Lendman бол Монголын санхүүгийн зах зээл дээр финтекийн үйлчилгээг анх нэвтрүүлсэн. Тэгээд финтек компанийн хувьд IPO хийсэн юм онцлог компани гэдэг. Lendman хамт олон бол байнга л өөрийнхөө одоо гаргаж байгаа бүтээгдэхүүнийг хөгжүүлэхийн төлөө маш их хүчин чармайлт гаргаж ажилдаг, дандаа шинийг эрэлхийлдэг юм хүмүүс байдаг гэж бид ойлгодоо. Бид нар бол нэлийн удаан хугацаанд хамтран ажиллаж байна. Одоо бол ингээд 5 дахь удаагийн олон нийтэд санал болгож байгаа үн цаасан дээр бид хамтран ажилласандаа бол баяртай байна. Хөрөнгөөр баталгаажсан үн цаасны хууль 2010 онд батлагдаад 11 оны 1 сарын 1-ээс хүчин төгөлдөр болсон. Тэгээ энэ хугацаанд бол ер нь хаалттай хүрээнд Монголын ипотекийн корпорац үн цаас гаргаж байсан. Харин сүүлийн жилүүдэд одоо хувийг хвшлийнх нь маш их эрчимтэй орж ирсэн. За энэ дээр бас бид хамтран ажиллаа явж байдаг. Хөрөнгөөр баталгаажсан үн цаас гэдэг нь бараг л одоо засгийн газрын бондын дараа орох эрсдэл багтаа ийм үн цаас гэж тооцогддог. Тэгээ би одоо 2006 оноос эхлээ санхүүгийн зөвлөлт хороод ажиллах үеэслэхийн энэ хөрөнгөөр баталгаажсан үн цасны эрхцэн орчныг бүрдүүлэх чиглэлд ажиллаж исэн байдгийг. Тэгээ өнөөдөр бол одоо хувийг хвшил ингэж тэр тусмаа банк ус санхүүгийн байгууллагууд маш их идэвхтэй хөрөнгөний зах зээл дээр хөрөнгөөр баталгаажсан үн цас гаргаж байгаа нь бол одоо байгааг бол одоо би өөрөө энэ эхнээс нь одоо энэ санаа тавьж исэн мэрэгчлэлтний хувьд маш их сэтгэл хангалуун байна.